Сайн байцгаана үзэгч та бүхэндээ орой мэндийг айлтгахын дэвшүүлж байна. Төвөмбөсийн DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төвөмбөсийн мэдээллийн үйлдвэрийн баасан гарагийн дугаар эхлэхэд бэлэн болжээ. Үзэгч та бүх хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Ингээд орон нутгийн онцлог мэдээлэлээр хөтөлбөрөө эхлүүлнэ. За манай Дархан аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар Сурран, Мопед одоо Тапа гэх зэрэг тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байгаад гэмтсэн тохиолдол бол 2 удаа бүртгэгдсэн. Мопед мэдээж хөдөлгөөрийн багтаамжаа шалтгаална. Сүүлийн үед одоо Сурран гэдэг зүйлийг хүмүүс айгүй их унж хөдөлгөөнд оролцож байна. За тухайн Сурран гэдэг тээврийн хэрэгсэл нь өөрөө үнэлэхтэй байхыг шаарддаг болсон. За мөн хөдөлгөөнд оролцохдоо заавал хамгаалах малгай, бүс, за мөн тээврийн хэрэгсэл нь өөрөө хоёр талдаа дохиотой, толитой байхыг шаардж байгаа. За ийм тохиолдолд хөдөлгөөнд оролцож болно. Хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн одоо замаар гэсэн үг баруун гартлыг шахаж баруун гартлаараа явна л гэсэн үг. Ер нь бол хөдөлгүүрийн багтаамжаасаа шалтгаалаад 50 кВт-аас доош байх юм бол явгууны зам ундаг дугууны зам байх юм бол ундаг дугууны замаар явахыг хүлээн зөвшөөрдөг. Мэдээж жил болгон тээврийн цагдаагийн алба болон замын цагдаагийн засгаас хариуцсан нутаг дэвсгэртэй бол арга хэмжээг бол тогтмол зохион байгуулдаг. Гэхдээ яг энэ дээр төчнийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, төчнийн одоо мотоцикл, мопед хөдөлгөөнд оролцож байна гэсэн тоо бүртгэл одоогор бол байхгүй. Байн цахилгаан төгсөлжээ. Сайн байна уу? За та цахилгааны код хэлээд өгөөрэй. Төлбөрийн улмаас тасарсан байна. Энэ сарын бичлэлтэнд 57350 төгрөг гарсан байна. За 51 0807 8414. Гүйлгээний утган дээрээ цахилгааны кодоо бичиж шилжүүлээрэй. Манай байгууллага нь хэрэглэгч нартайгаа илүү ойр түргэн шуурхай үйлчлэх зорилгоор дуудлагын төвийн дугаараа шинжилсэн. Өмнө нь Дархан аймгийн хэрэглэгч нар маань 72 тэгтэг 4000 дугаарлуу холбогдоод лавлага мэдээлэл авдаг байсан бол одоо 10 сарын 10 буюу өнөөдрөөс эхлээд 7737 0404 рүү холбогдож лавлага мэдээлэл авах нэ. Шинжилсэн дугаарлуу маань холбогдоод төлбөр төлөх дансны мэдээлэл авах бол нэгийг гэмтэл саатал болон дуудлага өгөх бол 2, төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл авах бол 3, санхүүтэй холбогдох бол 4, бичлэл тооцоотой холбоотой мэдээлэл авах бол 5, эрчим хүчний гэрээтэй холбоотой мэдээлэл авах бол 6 номер дээр дарж мэдээлэл авна гэсэн үг. Дуудлагын дугаар маань шинжлэгдснээрээ хэрэглэгч нартайгаа илүү ойр түргэн шуурхай болон найдвартай сүлжээнд холбогдсоноор даваа талтай байгаа. Тэгээд энэ ухаалаг хөр хавтууд энэ болохоор 150 кг боломжтой. Энэ болохоор 200-аас 300 кг ачааг ерөөдөө 1.5-аас 3 км-ийн радиуст алсын удирдлагатай болон мач бодлоготой. Энэ болохоор буцалтгүй нөр өгдөг ч юм ачаа тээвэр өслийн голомтроо тээвэрлэгт буцааж авчрах боломжтой. Энэ роботоо энэ жил усны роботоо хэдэн удаа ашигласан? Энэ жил 8 сард ерөөсөө хүлээж аваад бид сургалтаа 8 сардаа бүрэн ашиглалтанд тавилаа бачих. Одоо хамгийн гол нь энэ нэгдүгээрт бол үнэтэй, хоёрт чанартай ингээд хамгийн одоо чухал хоног төхөөрөмжүүдэд хэдүүлээ энэ хадгалалт хамгаалалт ашиглалтынхаа дээрээс нь хэвийн үйл ажиллагаа хангах байдлаа хангахгүй болохгүй шүү дээ. Засвар үйлчилгээ юмнууд анхаарахгүй бол тий. Гал унтрах мотоцикл. Одоо нийслэлийн гэр хороолт одоо гарсан галын дуудлагаар одоо голомтод хамгийн түрүүн шуурхай одоо очих зорилттой. Ингээ бид нар 17 ширхгийг одоо ингээд авсан. Тэгээд сургалтаа зохион байгуулсан. Тэгээ одоо ингээ ажиллагаанд оруулахад бэлдсэн байна. Өнгөрсөн жил бол бид нэг 25-аас 27 орчим тэм төвний санхүүжилтийг одоо усын төслөд тавилсан. За тэр хүрээнд одоо саяны ярьж байгаа энэ одоо хээрийн холбоо хэрэгслийн тоног төхөөрөмжүүд. За тэгээд энэ өндрийн одоо аврах хэрэгслүүд. За бүр цаашлах юм бол энэ өндөр гарацтай галт төсвөртэй хувцс хэрэгслүүдээр ой хээрээс нь эхлээд объектийн за бүр цаашлах юм бол онцгой одоо объектийн шатхуун хадгалах савч гэдэг юм уу, шатхуун одоо газын дэлбэрэлт элдв янзын одоо өндөр гарацын галт төсвөртэй 1000-аас дээш гарац төсвөртэй юм хувцс хэрэгслүүд тасралтгүй хэрэгжүүлж байна. За энэ жил бол бид дахиад одоо эх жил 100 сая ам долларын буюу нийтдээ одоо 370 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг
гадаадын хөнгөлөлттэй зээлийн их үүсвэрээр онцгой байдлын салбарт хөрөнгө оруулалт болж байгаа. Ингээд базаад хэлэх юм бол нийтдээ бол одоо энэ онцгой байдлын салбарт эх жил бараг 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг. Энэ бол сүүлийн одоо олон 10 жил хийгдээгүй юм хэмжээний хөрөнгө оруулалт. Үе үеийн засгийн газрын хэм төвшөнд бол одоо байнга хөрөнгө оруулалтууд хийгдэж ирсэн ч гэсэн сүүлийн жилүүд бол дандаа одоо стандарт олон улсын хэрэглээнд нэвтэрсэн юм найдвартай баталгаатай хувьц хэрэглэл тоноглолоор одоо аврах ажиллагааны нал багчтай хангаж байна гэж үзэж байгаа. Онцгой байдлын байгууллагын одоо гамшигтай тэмцэх чадахыг бэхжүүлэх хүрээнд улсын их хурл засгийн газраас сүүлийн жилүүд их анхаарч байгаа. Тэгээ 2021 онд ер нь дунджаар одоо 30 гаруй хувийн хангалттай байсан. Энэ жилийн хувьд бол одоо аврах ажиллагааны, гал унтраах ажиллагааны, холбоо зарлан мэдээлэл мөн одоо хөдөлмөр хамгааллын тусгай зориулалтын хувьц хэрэглийн хангалт бол 57 орчим хувьтай болсон байгаа. Энэ жилийн одоо ойрын төмрийн нөхцөл байдалтай холбогдуулаад засгийн газрын шийдвэрээр 11 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтыг шийдвэрлсэн. Энэ хүрээнд бид бүхэн одоо туулгач чадвар сайтай одоо автомашин, ойрын төмөртэй тэмцэх багц зэвсэлмж, за хөдөлмөр хамгааллын одоо хувьц хэрэглийн хангамжийг бол сайжруулсан. Тэгээ ер нь бол одоо манай албан хаагчдад бол яг ой төмөртэй тэмцэж байгаа албан хаагчдын хувьц хэрэглийн хангамж бол 100% одоо болсон байгаа. Тэгээд одоо жил ирэх тусам энэ одоо хангалтын хувь хэмжээ бол нэмэгдэж байна. Аль болохоор одоо албан хаагчдын, аврагчдын одоо хөдөлмөрийн одоо хөнгөвчлсөн сүүлийн үеийн дэвшилт техник технологи бүхий ухаалаг робот, одоо гал унтраах дрон, за одоо нисгчгүй нисэх төхөөрөмж, дулаан мэдрэгч камертай одоо нисгчгүй төхөөрөмж болон бусад одоо могоо камер зэрэг зүйлүүдийг бид нэр одоо үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж байна. За өнөөдөр одоо бид бүхэн бас ингээд танилцуулж орон нутаг, төв орон нутгийн онцгой байдлын байгууллага товарлахаар байгаа. Энэ дотор бол одоо шуурхай одоо аврах ажиллагааны зориулалттай роботууд, за гал унтраах тусгай зориулалтын робот, мөн нисгчгүй дулаан мэдрэгч одоо камеруудыг одоо ашиглаж байгаагаар их онцлогтой байна. Цаашдаа ч гэсэн ийм сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий энэ одоо тоног төхөөрөмжийг хангаж нэмэгдүүлэх ийм бодлогыг одоо барьж ажиллаж байна. Зэргийн татагдж байгаа залуучуудынхаа энэ өдрийн ямар амгалан айлтгий. За Дархуул аймгийн засаг даргын захирамжийн дагуу 2025 оны 2 дугаар ээлжийн зэрэг татлахыг бид зохион байгуулж байна. За өнөөдөр Дархан суман дээр 10 дугаар сарын 10, 11, 12-нд зохион байгуулахаар бид нээлтийн арга хэмжээ хийлээ. Уг нээлтийн арга хэмжээнд зэвсэг хүчний 330 дугаар анги болон одоо онцгой байдлын газар, за дотоодын цэргийн 822 дугаар ангиуд бас оролцлоо. За энэ дээр одоо цэргийн албанд татагдсанараа цэргийн албанд залуучуудад ямар боломж байгаа, ямар одоо цаашдаа төрийн албанд орох боломжийг хүртэл бид энд танилцуулж байна. За мөн одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит дөл улсын аварга шалруулалт тэмцээнд манай Дархуул аймгийн маань хүүхдүүд тэргүүлсэн байгаа. За хүүхдүүд маань бас оролцлоо. За энэ хүүхдүүдээс маань цэргийн насанд хүрсэн 2-3 залуучууд одоо цэргийн чихэнд албанд татагдахаар цэргийн комиссараа орж байна. За ингээд одоо нийт одоо Дархуул аймгийн Дархан суманд оршин суугаа цэргийн насны залуучуудыгаа за цэргийн зарлангаа авсны дагуу одоо тогтоосон газар тогтоосон хугацаанд одоо цэрэг татлахын комиссараа үзлэгээрээ ороорой гэж хэлмээр байна. Дэж Монгол улсын иргэн цэргийн насны залуучууд болвол Монгол улсын үндсэн хуулинд заасан цэргийн албаах эх орноо хамгаалах үүрэг, жомд үүрэг байгаа. Тэр үүргийнхаа дагуу одоо бас цэрэг татлахын комиссараа ирж хамрагдаарай гэж хүсэж байна. За мөн одоо оюутнууд маань бас цэрэгт өөрийн хүсэлтээр бас явж байгаа. Тэгэхээр хугацаа цэргийн албанд татагдвал хуулийнхаа дагуу чөлөөлөгдөж байгаа. Сургуулиасаа чөлөө аваад явчихна. За мөн одоо хугацаанаас өмнө одоо 8 сард халагддаг. Тэгээ үргэлжлээд одоо ихтэй сургуультай суралцаад явах боломжтой байгаа. Монгол улсын батлан хамгаалах хууль тогтоомжийн дагуу 2025 оны 2 дугаар ээлжийн буюу одоо намрын цэрэг татлахын үйл ажиллагаа энэ 10 дугаар сарын 6-ны өдрөөс эхлээд зохион байгуулагдсан. За өнөөдөр бол одоо Дархан сумын хэмжээний одоо үйл ажиллагаа эхэлж байна. За Дархан сумын нийт 18 багийн одоо цэрэг татлахын цэргийн насны залуучуудыг бас энэ цэрэг татлахын үйл ажиллагаанд бас бүрэн хамрагдаж иргэний цэргийн үүргээ одоо амжилттай биелүүлээсэй гэж цэрэг татлахын товчооны хувьд бол хүсэж байна. За тэгээд мэдээж хэрэг зэвсэг түвшний хууль тогтоомжид одоо өөрчлөлт орсонтой холбоотойгоор
Энэ удаагийн одоо энэ цэрэг татлагууд бол нэг онцлогтой байгаа. Ямар онцлог вэ гэхээр цэрэг татгдсан залуучууд маань мэрэгжлийн одоо боловсролыг эзэмших ийм одоо бүрэн дүрэн одоо боломжтойгоор энэ цэрэг татлагын цэргийн одоо эрдэм мэдлэг эзэмшихээ хажуугаар ийм үйл ажиллагаа явуулсан ийм давуу талтай байгаа. Өнөөдрийн энэ цэрэг татлагын нээлтийн үйл ажиллагаанд бол манай онцгой байдлын газар мөн одоо 330 322 за мөн одоо дотоодын цэргийн алба хаагчдаар маань бас өөрсдийн үйл ажиллагаанд ашигладаг техник хэрэгсэл болон өөрсдийн үйл ажиллагаагаа энэ цэргийн насны залуучуудаас сурталчилж бас ийм үйл ажиллагаанд давхар зохион байгуулж байна. Эрүүл мэндийн яам болон батлан хамгаалах яам, за аймгийн цэцэг даргын хамгын газар, цэргийн штаб болон эрүүл мэндийн газартай хамтран замун нийгэмлэлээр халдвар төвчин судлалын үндэсний төв энэхүү 2025 оны 2 дугаар эжийн цэрэг татлага дээр ажиллаж байна. За энэ ажлыг яагаад хийх болсон бэ гэхээр цэргийн насны залуучуудын дунд сүрээгийн өвчлөл өндөр байдаг учраас бидэд үйл ажиллагааг нэмэлт байдлаар хэрэгжүүлж арга хэмжээг авч ажиллаж байна. Тэгээд энэхүү үйл ажиллагаа нь болохоор цэргийн үзлийн үндсэн штаб бол сүрээг илрүүлэх үзлэгт тэнцэн хүмүүсээ үзээд нарийн шилгээнд хамруулдаг бол халдвар төвчин судлалын үндэсний баг ирснээр тухайн тэнцээгүй залуучуудыг сүрээгийн эзлэгт хамруулад эрдэнэгийн зургийг аваад эрт үед нь илрүүлж онцлож үзлэгийг хамруулах зорилготой ажиллаж байна. Тэр хүн болон тэгээд өөргөө таньж мэднэ тэр зорилгоор л явдаг гэж боддоо шүү. Тэр манай үеийнхэн ч ер нь бүгдөө цэрэгт явчаад ирсэн. Нөгөө харааны асуудлаас болоод тэмцдэг. Ихтэй үнэлээ явмаар л идэв. Харааны асуудлаас уучлаа тэмцдэг. Тэгэл амар гоё л гэдэг шүү дээ. Яг чи яваад үзүүл амар яг ингээд үгээр нэх амар илэрхийлдэг яг яваад үзээд ирвэл шал өөр мэдрэмжтэй өөр болчтой юм бол гэж байгаа. Урд нь манай айдууд болохоор ингээд заавал нэг жил ингээд хичээлээ завсардаад тэгээд заавал дараа жилээс дахиж нэгдүгээр курс мөрөстө ордог гэсэн. Тэгээд одоо энэ жил болохоор арай өөр болсон. Суралцах нөхцөлтэй болохоор амар гоё л. Төлийн улсын аврагт явхад 2 сарын хугацаанд бэлтгэлээгээд олон хүүхдүүдэд 21 аймаг 9 дүүрэгтэй оролцоод угаасаа цэрэгт явах бодлыг минь ингээд яг нэг улсын аврагт дээр яваад мэдэрсэн тий. Төлийн улсын аврагт явбал тэр ах нараасаа ингээ хараад үлгэр дүүрэл аваад жишээ аваад цэргийн хүн болно гэхдээ ер нь бол бат итгэлтэй зогсож байгаа. Ягаад одоо спортынхан өөрсдөө одоо ингэж спортын төрлөөр одоо өрсөлдөх болов гэхээр яг маш олон тэмцээн наадамд бол хүүхд залуучууд оролцуулж байгаа өөрсдөө ингэ үлддэг. Энэ спортын арга хэмжээ бол өөрөө бас одоо хүмүүсийн харилцааны асуудал байдаг. Тэгэхээр энэ 21 аймаг 9 дүүргийн хүмүүс маань хоорондоо уулзаж ярьж арга туршлагаа одоо солилцох харилцахын болцоог бол бид нар яамнаас бол олгож байгаа. Энэ жил болох дээр хүүхдийн спортын наадам, Монголын бүх орд түмний спортын наадам гэдэг маш олон одоо төвлөрсөн томоохон арга хэмжээнд маш удаан одоо хугацаагаар бэлтгэж одоо оролцуулах ажлыг зохион байгуулж ингэж маш их ажилтай байсан. Тэгээ оны сүүлчээр бол бид нар ингэж сайхан уулзах юм болцоо олгож байгаа. За маргааш бол залуучууд театр биеийн тамир спортын салбарын улсын зөвлөгөөн одоо болох гэж байна. Энэ зөвлөгөөнийг анх удаага соёл спорт аялал жуулчлалын яамтай болсноороо бас анхлан хийж байгаагаараа бас онцлог. Олон салбарын олон одоо төлөөлөгч нар маргааш одоо ирж оролцсон. Татварын газар, спортын байгууламжуудыг удирдах газар, бизнесийн төлөөлөл, одоо сангийн яам зэрэг одоо олон газруудын одоо хүмүүс оролцож биеийн тамирын спортын одоо салбарын чиглэлийн мэдээллүүдийг өгөн цаашдын одоо ажлын зорилтоо ярина. За энэ салбарын одоо хүмүүсийн саналуудыг одоо ингэж сонсч ажиллахаар одоо ингэж төлөвлөж ажиллаж байгаа. Ингээд энэ арга хэмжээг одоо зохион байгуулж хөлөөж авсан засаг даргын хамгийн газар болон биеийн тамирын спортын одоо газрын хамт олондоо соёл спорт аялал жуулчлалын яам болон биеийн тамирын спортын улсын хорооны нэрийн өмнөөс чин сэтгэлээ талархал илэрхийлье. Даргууд аймгийг одоо сонгож ирсэн нийт одоо спортын салбарын хамт олондоос юуны баярлалаа илэрхийлэх ёстой. Энэ болцоог олгосон Даргууд аймгийн засаг дарга түүний тамирын газрын хамт олон соёл спорт аялал жуулчлалын яам, биеийн спортын улсын хороо за ингэж одоо төрийн байгууллагууд бид нар хамтарч бас энэ ажлын цаана гарч байгаадаа баяртай байна. За энэ одоо Даргууд аймаг аливаа одоо арга хэмжээг зохион байгуулж чаддаг гэдгийг одоо харуулах юм сайхан боломж олдож байгаа. Даргууд аймгийн иргэд соёлтой, спорттой бүх талаар одоо улстай тэргүүлдэг ийм аймгийн хувьд одоо энийг зохион байгуулахад харьцангуй манай байгууллагын хувьдаас ийм сайхан мэдрэмжтэй ийм сайхан байлаа. Тэгээ өнөөдрийн хувьд одоо 35 байгууллагын 700 орчим хүмүүс ирж спортын салбарын улсууд ирж одоо Даргууд аймагт чуулж байна. 3 өдрийн турш
зохион байгуулагдана. Хамгийн гол ач холбогдол нь одоо бид нар улсын зөвлөгөөнөө 8 жилийн дараа хийж байгаагаараа онцлог байна. Дархуул аймгийг одоо сонгож ирж байгаа бид нар салбарын одоо бүх салбарын одоо ажилчин албан хаагчтай бас юуны дөрөвдөөс талархлаа илэрхийлье. Энийг одоо зохион байгуулахад одоо зөвхөн манай байгууллагын хүч биш, төрийн байгууллагуудын аймаг орон нутгийн удирдлагын хэмжээнд одоо маш өндөр түвшинд дэмжиж хүлээж авч чадсан баг хамт олондоо бас талархлаа илэрхийлье. Би нар спортын 3 дахь удаагийн улсын зөвлөгөөнд Ховд аймагаас бид нэр ирж оролцож байгаа. За манай аймаг спортын бүх төрөлд оролцож байгаа. За зөвлөгөөнд болон спортын арга хэмжээнд нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй ажилтаа холбооч, дасгалжуулагч, мэрэгжилтэн гэсэн ингээд 23 хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцож байна. Манайх анх удаага орж байна. Өмнөх 2 жил бас манай аймагт нэг баран бүсийн даншиг машиг гэдэг томоохон арга хэмжээтэй байсан. Тэгээд оролцож чадаагүй. Одоо анх удаага ирж оролцож байна. Сайхан зохион байгуулалтаа бас ажилтаа холбооч, мэрэгжилтэнгийнхаа дунд спортын арга хэмжээ, зөвлөгөөн гэдэг ингээд аль болох аята таата нөхцлөөр зохион байгуулж байгаад одоо бид бүгд бас талархалтай байна. Говьлтай аймгийн биеийн тамир спортын газар байна. Нийт одоо 16 хүний бүрэлдэхүүнтэй биеийн тамирын салбарын улсын зөвлөгөөнд оролцоо хийсэн. За энэ арга хэмжээ энэ жилийн тухайд бол одоо улсын зөвлөгөө болж байгаагаараа бас онцлог байна. Бид өхөн бас салбарынхаа ажилчдын одоо багш дасгалжуулагч одоо төвчлэгээний ажлынхаа бас ур чадвар спортын арга хэмжээг бол одоо ингээд 3 дахь жилдээ зохион байгуулж явуулж байгаа. За өнгөрсөн жилүүдэд бол бид нар бол одоо Хэнтээ аймаг анх энийг санаачлан зохион байгуулсан. За тэгээ Ар хангаа аймагт бас өнгөрсөн жилд бас оролцсон байж байгаа. Ер нь бол ингээд хоош ер нь цаар хүрээ нэмэгдэж байна. Бид өхөн бас энэ одоо наадамд оролцохын тулд бас хүмүүс өөрсдөө бэлддэг болсон байна. Энийг хүлээдэг болсон байна. Ер нь бол одоо биеийн тамирын салбарын бол хагас бүтэнсэнд бол дандаа хүмүүсийн одоо уралдаан тэмцээний зохион байгуулж явуулдаг завгүй байдаг. Бид бүхэн бас өөрсдөө бас өөрсдийнхээ бас одоо энэ ямар төрлийн спортод бол авиас чадвар байгаа. Энийгээрээ бас сорж байгаадаа бас их онцлог байна. Өнгөрсөн жилд Говьлтай аймаг бол бас 21 аймаг 9 дөрвийн хэмжээнд бол 2 дугаар байр эзэлсэн байгаа. Манай баг тамирчид. Тэгээ энэ жил бас хүчтэй өрсөлдөгч явах болноо. Энэ арга хэмжээг бол Дархан аймгийн биеийн тамирын спортын газар болон мөн одоо бас цэцэг саргын тамгын газар энэ зохион байгуулалтаас өндөр түвшин зохион байгуулагдаж явагдаж байна. Бид нар бол бас энд бас их таатай байна. Тэгээд нийт тамирчидтэй бас амжилт хүсье. Өнөөдөр Дархан уул аймагт маань үйл ажиллагаа явуулж байгаа Дархан Сэжиг хагдан институтээс дархныхаа хүүхд багчуудын дунд K-pop дуу бүжгийн одоо фестивалыг зохион байгуулж байна. Тэгэхээр энэхүү одоо наадамд Дархан уул аймгийн соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар маань энэ жилээс анх удаага хамтран ажиллаж байна. Тэгэхээр цаашид одоо Дархан уул аймгийнхаа хүүхд багчуудад энэ соёлын олон талт хөтөлбөрүүдийг зохион байгуулах, за хүүхд багчуудаа хөгжүүлэх энэ соёлын хөтөлбөрийг бол дэмжиж ажиллахаар болж байна. Тэгэхээр зэрэг энэхүү институт маань Дархан уул аймагт одоо солонгос хэл соёлыг бол түгээн дэлгэрүүлдэг. За энэ ч утгаараа одоо солонгос хэл соёлыг сурталчилсан өдөрлөгүүд, за ингээд дуу бүжгийн фестивалууд зохион байгуулж байгаа нь нэг талаараа бол солонгос хэлээр сурталчилж байгаа ч нөгөө талаараа Дархан уул аймгийнхаа хүүхд багчуудынхаа авиас чадварыг нээн хөгжүүлэх тийм ээ, оролцоо идэвхтэй иргэн болгох, за бүтээлч байх гэдэг энэ олон талын одоо дэмжлэг олгож байгаа гэдэгт одоо бид бүхэн баяртай байдаг юм аа. Тэгээд спорттой холбоотой бүх юм ингээд нагсан аялал, тэгээд спорт, тэгээд уус соёл гэж тэгээд санаасын дуу бүжиг, K-drum тэгээд соёл K-pop нь 1990-ад оноос эрчимтэйгээр дэлгэрээд 2000 оны өдий хүртэл одоо K-pop-ийн одоо эрч хүч сулрааг үргэлжилсээр байна. Эхлээд BTS гэдэг хамтлагаар дамжуулан одоо дэлхийд даяар K-pop-ыг мэдхгүй хүн байхгүй болсон байна. BTS-ээс эхлээд түүнээс хойш олон одоо алдартай хамтлаг дуучид дэлхийд даяар K-pop-ыг түгээн дэлгэрүүлж байна. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид нар өнөөдөр K-pop фестивалыг зохион байгуулснараа Монголд K-pop-ийн эрч хүч сулраагүй
залуун талаан энерги эрч хүчээрээ үргэлжилж гин гэж ойлгож байна. За тэгээ 2000-ад оны K-pop урсгалын алдартай хамтлаг дуучдын бүжиг дууг өнөөдөр ч гэсэн K-pop фестивал дээр Дархан Сэж Багдааны суралцагчид үзүүлж байгаа нь бас айгүй сэтгэл хөдлөлээ. 1990-ад оноос эхлээд өдий хүртэл K-pop-ийн урсгалын олон чиглэлийг одоо өнөөдрийн үйл ажиллагаанаас харлаа. Тэгэхээр үүгээр одоо солонгос хэллэлийн одоо анхаарал хандуулж байгаа та бүхэнд баярлалаа. Мөн цаашлаад солонгос хэллэнд ч гэсэн одоо илүү анхаарлаа хандуулаад өгөөрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Манай энэ удаагийн уралдаан болохоор одоо маш өргөн цар хүрээтэйгээр явагдаад одоо 2 дугаар шатанд болохоор нийт 19 багийн 40 гаруй суралцагч оролцлоо. Тэгээд ер нь бол жил ирэх тусам оролцогчид тоо ихсэж байна. Дээрээс нь мөн оролцож байгаа оролцогчдын чадвар маш сайн дээшилсэн байна. Тэгэхээр ирэх жил баг бид нар одоо Дархан залуучууд театртаа зохион байгуулах хэмжээний өргөн цар хүрээтэй явагдлаа гэж одоо бодлоо. Тэр нь бол энэ тэмцээнийг бид нар жил болгон Солонгос цагаан толгойн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг. Тэгэхээр жил бүрийн 10 сарын 9-нийг Солонгос даяараа хангал үсгийн баяр гэж тэмдэглээд одоо албан ёсны амралтын өдөр болгон өргөн цар хүрээтэй тэмдэглэдэг байгаа. Тэгээ энэ хүрээнд манай Дархан Сэж Багдаан ч гэсэн уламжлалт ёсоор K-pop фестивалаа 3 дахь удаа амжилттай зохион байгууллаа. Тэгээ манай энэ K-pop фестивал жил болгон болдог учраас одоо эх жилийн наадам Дархан хотын K-pop урлагт одоо сонирхолтой дуртай залуус маань идэвхтэй оролцоорой гэж бас та бүхнийг уриалж байна. Баярлалаа. Настай шүтээсийн ерөнхий боловсрох сургуулийн сурагч байна. Өнөөдөр би K-pop фестивал бүжгийн төрлөөр оролцоод 1-р авсан байгаа. Яг өмнө жил оролцоод би 3-р байранд орж байсан. Энэ жил оролцоод 1-р байранд орсон их баяртай. Өнөөдрийн тэмцээнд ер нь өрсөлдөнт өмнө жилийг бодвол амар өргөн цар хүрээтэй, амар олон оролцогчтой ер нь өргөн цар хүрээтэй байсан. Үзэгч та бүхэндээ бид дотоод мэдээлэл танилцууллаа. Харин одоо энэ хэсэгт Дархуул Төв Сэлэнг аймагуудын орон нутгийн цагаараа урьдчилсан мэдээллийг танилцуулна. Үзэгч та бүхэндээ Баасан гарагийн Төвөн Өмсийн мэдээллийн хөтөлбөрөөр танилцууллаа. Анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Та бүхэн амралтынхаа өдрүүдэд хайртай дотны хүмүүстэйгээ ая тухтай тавтай өнгөрүүлээрэй. Баяр та үзэгчдээ.